Бидэнд мөн static byte detection зэрэг нэмэгт visualization tools бий. Энэ нь гард дээр эсрэг талын шүүднүүд амрах үедээ хаана хөрөлцөж байгааг харуулна. Мөн бид эдгээр бүс бүрийн зузааныг харж чадна. Одоо хэрв гардаа байгалийн хазартын байрлал тохируулж засахыг хүсвэл virtual articulator сонгортыг ашиглаад virtual articulator-ыг тохируулснаар хазартыг өөрчлөх боломжтой. Баг зэрэг нээх эсвэл хаах байдлаар тохируулж болно. Гардыг modify хийж илүү тав тухтай болгоно. Тиймээс бид дэлгэцийн баруун талд байгаа хазар тохируулах хэсэг дэх static byte detection тохиргоог ашиглана. Энэ нь эсрэг талын шүүднүүдийг гардаас сэлж харгаж өгнө. Ингэснээр эсрэг талын шүүднүүд амрахад илүү тохиромжтой байрлал үүснэ. Энд гард эцсийн байдлаар дууссан байна. Мөн хэрэг олон ширхгийг зэрэг хэвлэж байгаа бол текст нэмж өгч болно. Ингэснээр тухайн кейстэй тааруулахад илүү амар болно. Дараа нь Go to Print-ийг сонгож, файлуудыг шууд Acquire руу илгээнэ.